Эрдэнэ бүрэн сайтын 20 минутын хот үндэсний хорон дээр 20 минутын хотын үзэл баримтлалыг боловсруулах төслийн боловсруулах ажил хэсэг байгаа. Тэрийг би ахалж байгаа. Тэнцээ бол нийслэл болон бусад яам мэргэжлийн хүмүүсийг ялангуяа төрийн бас байгууллагын хүмүүсийг бас оролцуулаад нийтдээ 16 бүрэлдэхүүнтэйгээр төслийн баримтчийг боловсруулах ажлыг хийж байгаа. Нийтдээ 8 бүлэгтэй зорилтуудыг тодорхойлоод тэнцээс ямар зарчмаар 20 минутын хот гэдэг зүйлийг хэрэгжүүлэх юм бэ гэсэн тийм зорилготой бичиг баримт болж байгаа. Энэ бичиг баримт маань улсын хурлаар батлагдах юм бол цаашдаа аймаг, хот болон хот суурин газруудын ерөнхий төлөвлөгөөний баримтчийг боловсруулахад энийг мөрдлөг болгож явна гэсэн. Тэгэхээр зөв шалгуур үзүүлэлтүүд тавиад ямар байдлаар үнэлээд ямар зүйл рүү зорж байгаа юм гэдэг зүйлийг бид нэр тодорхой болгож өгч байгаа. Одоогийн байдлаар бол 6 бүлгийг нь бол боловсруулаад дуусж байна. Тэгэхээр 2 бүлэг үлдсэн байгаа. Энэ бүхнийг дууссаны дараа бид нэр 12 сарын сүүлээр эсвэл 1 сарын ихээр олон нийтийн саналыг бас авах онлайн Google форм ашиглаад санал авъя гэсэн тийм зорилготойгоор ажиллаж байгаа. Тэгэхээр одоо бидний энэ хийгээд байгаа 20 минутын хот гэдэг гол зүйл бол боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламж, нийтийн тээврийн зохицол гэсэн энэ 4 зүйлдээ 20 минутад хүрдэг болё гэсэн энэ зорилтууд байгаа. Тэгээ энэ дээр бас хэрэгжүүлэх зарчим гэдэг дээр бас маш том бодлогын гэх юм те философийн зүйл оруулж байгаа. Энэ юу вэ гэхээр нэгдсэн төлөвлөлтөй байх хэрэгтэй гэдэг зүйлийг хэлээд байгаа. Одоо манайх ингээд ямар байдаг гэхээр бүх салбаруудыг бүх яамнууд нь хуваагаад авчдаг, хоорондоо уялддаггүй, тус тусдаа төлөвлөгөө боловсруулдаг, янз бүрийн мастер төлөвлөгөө, хөгжлийн төлөвлөгөө зохиоод те. Яг боддоор хэлэх юм бол газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн төлөвлөгөө, автозамын төлөвлөгөө, тэгээ боловсрол дээр очингууд боловсролын юу бичсэн те. Тийм байдлаар ингээд маш олон төлөвлөгөөнүүд ингээд гараад идэг. Төлөвлөгөө зохиох нь ажил юм шиг болчиход байгаа. Тэгэхээр энэ бүгдийг нэгтгэж зөвхөн нэг л төлөвлөгөөтэй байя. Яагаад тэгэхээр хотод амьдарч байгаа орчин суугчид бүх зүйл нэг дор хэрэгтэй учраас. Тэгэхээр энийг нэгдсэн байдлаар нэг төлөвлөлтөй болоод энэ үр дүнд суурилсан төлөвлөлтөөр бид үндэслээд төсөө боловсруулдаг болёо. Хувийн хвшил аж ахуйн нэгжтэйгээ хамтарч ажилладаг болёо гэсэн ийм ойлгомжтой байдал буюу нэгдсэн нэг чиг рүү харна гэсэн энэ зүйлийг хамгийн гол зүйл болгоод байгаа. Хоёр дахь гол зарчим нь бол иргэдийн оролцоо. Тухайн хот суурин газарт амьдарч байгаа хүмүүс тухайн газрын асуудал тулгарч байгаа бэрхшээлийг хамгийн сайн мэдж байгаа хүмүүс бол оршин суугчдод. Ямар ч дарга эсвэл мэргэжлийн хүн байсан ч гэсэн хамгийн зөв шийдлийг бол гаргахын тулд заавал иргэд оршин суугчдын оролцоо, аж ахуйн нэгжийн дуу хоолой тэрийг авч ижид энэ төсөл хөтөлбөрүүд төлөвлөгөөнүүд хэрэгжих ёстой. Энийг бас хоёр дахь маш том чухал зарчим болгоод ажиллаж байгаа. Тэгээ бүрэн болохоор нас мэдээлэл авсан эсвэл энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ ялангуяа салбарынхаа мэргэжлийн хүмүүст хандаж хэлэхэд энэ бидний боловсруулж байгаа төсөл дээр өргөнөөр дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсэж байна.